За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ бичлэг бол Халлоуины одоо холбогдлолтой бичлэг байгаа. Тэгээд хэдүүлээ Стокгольм, Шведэд хүмүүс яаж Халлоуины тэмдэглэдгийг өнөөдөр энэ бичлэгээрээ харах болно. За Халлоуины баяр Шведэд болон Скандинавын орнуудад бүх ариун хүмүүсийн өдөр буюу нас барсан хүмүүсийг дурсах өдөртэй холбогддог бөгөөд уг өдрийг 11-р сарын 1-нд тэмдэглэдэг юм байна. За тэгээд энэ уламжлал нь анх Ирланд болон Английн All Hallows Eve хэмээх баяраас үүсэлтэй бөгөөд тухайн үед нас барсан хүмүүсийг сүнсийн замжлах муу ёрийн хүчнээс хамгаалахын тулд гал асаадаг байсан юм байна. За тэгээд 19-р зуунд Халлоуин Ирланд цагаачлаар дамжин Америкийн нэгдсэн улсад дэлгэрээд тэгээд Шведэд Халлоуины баяр 1950-ад оноос орж ирсэн юм байна. Тэр үед Америкийн солилцсон оюутнууд Халлоуины үдшилтээг зохион байгуулж байжээ. Тэгээд 1980-ад оны сүүлчээр Шведийн томоохон хотуудын баарууд одоо клубууд Халлоуины сэдэвтэй үдшилтээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ нь одоо pop соёлын нөлөө энэ баярыг өргөн дэлгэрүүлэхэд одоо чухал үүрэг гэж үздэг юм байна. Тэгээд Халлоуин бол хил дамжин нүдэлж шин соёл дасан зохицож уламжлалт зан үйлийг шинжилэн хослуулсан баярын нэг тод жишээ гэж одоо Швед хүмүүс үздэг юм байна. За би ер нь судалж үзлээ л дээ. Стокгольмд хүүхдүүдтэй хүмүүс ер нь хаана очиж тэм хүүхдүүдтэй Халлоуины уур амьсгал одоо оруулд юм болоо гэж бодлоо. Тэгсэн хоёр газар ямарчсан байдаг юм байна. Тэрний эхнийх нь болохоор Skansen гэдэг ийм гарден байдаг юм байна. Гарден гэхээсээ илүү зоо парк гэх юм уу? За зоо парк гэхээсээ илүү баг жижигхэн амтны үрэл ингэж хэлж олно. Яагаад гэвэл бидний ойлгохдаг тийм зоо парк биш. Дотор нь ямар амтан байдаг вэ гэхээр нэг хонь, ишиг ямаа, нэг тиймэрхүү жижигхэн туулай муулай байдаг амттууд. Тэгээд тэднийг орж ингэж хоолж болдог. Тэгээ бас ийм дээр үеийн Шведийн хауснууд одоо байшингууд байдаг юм байлээ. Тэгээ тэр дотроо ингээд гоё променад, гоё зугаалаад, кофе уугаад ийм гарден гэж хэлж болно. Тэгээд энэ гарден маань бас энэ жил Халлоуиныхаа одоо чимэглэлийг гаргасан байна. Ийм чимэглэл хийсэн байна. Тэгээ урдаас хөөрхөн ийм pumpkin тавьсан байна. За тэгээд Халлоуиных нь одоо энэ тем нь 10 сарын 29-ноос 11 сарын 1 хүртэл байгаа юм байна. Тэгээд 4-өөс 7-гийн хооронд. Тэгээд хэрвээ билетийн авмаар байвал онлайнаар эсвэл ингээд үүдэн дээр нь очиж авч болно. Билет нь тэгээд кроноор 245 крон гэжсэн. Тэгээд төгрөгөөр энд та нарт харуулъя. Тэгээд хэдүүлээ жоохон гаднаас нь үзье. Яг бол манай беби нэл болохоор би энэ дотогшоо бас ганцаараа ороод дими болов гэж бодлоо. За уул нь ингээд хараа хүүхдүүдтэй хүмүүс ингээд гарч ирж байна. Амралтын өдрүүдээр энэ гарденд ирээд бас гоё зугаалвал гэр бүлтэй гоё цагийг өнгөрөөх байх. За том хүн нь 265 крон. Тэгээд хэрвээ хөгшин настай эсвэл оюутан бол 225 крон гэдэг юм байна. Тэгээд хүүхэд 0-оос 15 нас бол үнэгүй гэж байна. Ийм том гарден байгаа. Тэгээд дотроо зөндөө ийм байшингууд, дэлгүүр, кофе шоп, бэлэг сэлбэний дэлгүүр гээд эсвэл ийм устай нуурнууд тэг хараа ингээд амттар байгаа. Энэ амттар нь хөөрхөн юм ишиг ямаа өхөр буугаас байдаг юм байна. Ийм амтны үрэлэнтэй газар байдаг юм байна. За нөгөө газар нь хааны болоо гэж бодсон чинь мэдээж яг хажууд нь байрлах парк байгаа. Стокгольмд байдаг ганц одоо том парк гэж хэлж болно. Тэгээ тэрийг Gröna Lund гэдэг. За тэгээ жил болгон Халлоуины сэдвтэй мэдээж тоглоомууд, янз бүрийн тоглолт, парад бас хийдэг юм байлээ. Тэгээ хэдүүдэд дотгошоноорс жоохон сонирхож үзцгээе. За энэ парк руу орж ирэхээс өмнө бас наадталд нь ийм жоохон хүүхдүүдийн хэсэг байдаг. Бүр цаашаага гүн явбал бас том хүүхдүүдийн тоглоом байгаа. Тэгээд арай нэрэ хүүхдүүдтэй эцэгчүүд бол энүүгээр явж байгаа нь харагдаж байна. Хүү бит хоёр манай хүүхдүүд энэ парк руу орж үзэж байна. Тэгээ би бас жоохон айгаад энэ хэрэг аимшигын парад нэхэлчүүл манай хүүхдийг айлгах хэвдэ гэж бодоод байна. Гэхдээ үгүй бах тий. Өнөөдөр нэгт өдөр ч ихсэн хайрцангуй бас хүмүүс ихтэй байна.
За өнөөдөр эцэг эхчүүд бол маш их явж гин. Тэгээд тэрэгч дөрөх ямар ч алга бүгдээрээ тэрэгтэй том хүүхдүүдтэй янз янзын хүмүүс явж байна. Одоо та нар харж байгаа бол энд тэрэгтэй ээж нар явж гин. За тэгээд бас бага насны хүүхдүүд явж гин, томчууд бас явж гин. За өөр нэг Халлоуины сонирхолтой зүйл гэвэл би өөрөө биеэр очиж чадаагүй хүмүүс би та нарт гоё танилцуулъя гэж бодсон. Ghost Walk in Gamla Stan гэдэг өмнөх влогуудаар би та нарт Gamla Stan буюу хуучин хотыг үзүүлж ирсэн шүү дээ. Тэгээд Халлоуин ч гэлтгүй ер нь жил болгон одоо жуулчд зориулж Ghost Walk гэдэг аимшигын түүхүүдээр Gamla Stan хуучин хотын юм түүхэн барилгуудыг ингэж танилцуулдаг тийм одоо гайд гэх юм уу эсвэл activity гэх юм уу тийм зүйл байдаг юм байна. Ghost Walk гэдэг одоо society гэж хэлж болно те. Одоо нийгэмлэг гэсэн үг юм уу да те. Тэгээд тэр газар маань Халлоуинаар ч гэсэн хүүхдүүдэд зориулж бас хүүхдийн аимшигын үлгэр ярьж өгдөг юм байна. Тэгээд зүгээр зөксөд үлгэр ярьж өгөхгүй ингээд тэр хуучин хотуудаараа гоё алхаад тэр одоо барилгуудыг танилцуулангаа ингээд аимшигын үлгэр ингээд сонирхолтой ингээд жүжиг маягаар ингэж хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг юм байна. За тэгээд үнэхээр аимшигын үлгэр бол уншиж өгөхгүй. Гэхдээ ийм сонирхолтой. Гэхдээ бас нэг жоохон аимшигын одоо хинт оруулсан үлгэрүүдийг уншиж өгдөг гэж би сонссон юм байна. Хамгийн сүүлийн бас миний мэдсэн гоё Халлоуин холбогдлолтой зүйл бол Stockholm парад гэж юм болдгийм байлээ. Одоо тэр нь Стокгольмын Халлоуины парад гэсэн үг. Шок гэдэг одоо манай яг одоо үг нь сонсогдож байгаа юм шиг юм шокруулсан костюмтай өмсгөлтэй хүмүүсийг хилдэг юм байлээ. Тэгээд жил болгоны 10 сарын 31-нд одоо Стокгольм хотод аимшигын хувцас өмссөн гэр бүлээрээ, найс нөхдөөрөө, хосоороо бүр тижээдэг амтантайгаа, нохоотойгоо ингээд гоё хувцлаад костюм өмсөд ингээд Стокгольмд ингээд гоё алхаад парад болдог юм байлээ. За парад болохоос гадна тэмцээн зохион байгуулдаг хин тамийн гоё өмсгөлтэй костюм өмссөн гэдэг тэмцээн зохиогоод Шангилисан тийм амар сүртэй биш ч гэсэн саяхан миний харуулсан Gröna Lund паркийн одоо тоглох эрхийн бичгийг өгдөг юм байлаа. Айгу хөөрхөн. Тэгээд хүүхдүүд дунд зохион, томчуудын дунд зохион, мөн хөөрхөн амьтдуудын дунд зохиодог юм байлээ. Тэр нь бас айгу хөөрхөн санагдсан. Тэгээд уул нь би энэ бичлэгээр бас үзэж бодсон ч 10 сарын 31-нд болохоор энэ удаагийн одоо нэвтрүүлэгтээ та нарт харуулж чадахгүй. Дараагийн бичлэгтээ бас очвол хайлт харуулъя гэж бодлоо. За тэгээд энэ Халлоуины бичлэг сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээ уулзлаа. Түр бай бай.